Дараагийн мэдээг танилцуулъя. За өнгөрсөн Баасан гарагт хан улд дүүргийн 20 дугаар хороонд иргэдийн нэрлэл заншилснаар Яарангийн гүрийн зүүн талд баригдаж байгаа барилгад гал гарсан. За галын шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Тухайн гал төмрийн голомтод онцгой байдлын алба хугацаа алдаж очсон гэх мэдээллийг нийслэлийн онцгой байдлын газраас өгүүлсгэж байна. Мэдээж шуурхай удирдлагын төвд 11 цаг 42 минутад өгөөд Харьяа дүүргийн гал төмөр унтраах 14 дугаар анги маань 11 цаг 47 минутанд очисон байгаа юм. Яг эд оргил ачаалтын үед 3 км замыг 5 минутанд туулаад маш хурдан хугацаанд очисон. За, маш хурдан хугацаанд очичоод гал унтраах үйл ажиллагаа унтраахын хажуугаар хайгуултай ажиллагааг хийхэд тухайн дээвэр дээр одоо өнөөдрийн байдлаар 5 иргэн байсан байгаа юм. За, тэгэхээр гал унтраах одоо дуудлага өгснээ дараа одоо голын хэлгүүлийн тухай хуулийн 16 дугаар зүйл заасныхаа заалтынхаа дагуу тухайн уран ган компани өөрсдийн авт өгөгчөөр гал унтраах анги ирэхээс өмнө 4 иргэнийг амжиж буулгасан байгаа. За тэгээд манай гал унтраах анги 17 цаг 42 минутанд очиод хайгуулын явцад дээвэр дээр утаанд боогдсон гарах боломжгүй дойшоо хараа суудсан байсан иргэнийг 11 цаг 52 минутад автомеханикчд ажиллаад аварсан байж байгаа. Урдчлсан байдлаар тухайн барилгын дулаалгад цэнхэр хөөс ашигласан байжээ. Тухайн материал нь галд тэсвэргүй болохыг онцгой байдлын газраас мэдгдлээ. Энэ материалыг барилгын компаниуд нийтлэг ашиглаж байгаа. Тиймээс гал тэсвэргүй хөөсөнцөр ашиглахгүй байхыг анхааруулж байна. Яг одоо нэг цэнхэр хөөсөнцөр гэдэг одоо полиэтилен материал гэж байгаа. Тэр өөрөө яагаад ч ашиглаж болдгоо материалыг манай барилгын компаниуд ашиглаад байгаа маа. Энийг манай барилгын компаниуд маань ингээд полиот өгөөч. Үндэсний шалтгаалаад хүний аймнаас эд хөрөнгө өгчрөөд байна. Энийг ерөөсөө манай онцгой байдлын байгууллагын дүгнэлтээр ороход ерөөсөө яагаад ч ашиглаж болохгүй ерөөсөө тусанд шатдаг, урсаж шатдаг ерөөсөө одоо галын хэлгүй байдлыг хамгийн муу материалаар хийж байгаа гэсэн үг. Он гарснаас хойш томох худалдааны төв барилгуудад гал гарсан 4 удаагийн тохиолдол гарчээ. Энэ нь барилгын компани болон үйлчилгээний байгууллагууд галын аюулгүй байдлыг хангах шаардлагатай байгааг харуулж байна. Он гарсаар биеийг худалдааны төв, омон төв, дээрэс нь од групп за хамгийн сүүлд ингээд 2012 оны 25 оны 19-10 өдөр гарсан уранган группийн ингээд гал төмөр ингээд гарсан байж байгаа. За үүний шалтгаан өгсдгийг судалаад дэвчглээр одоо манай гал төмөрийн сэлтийн байцаагч нар хэцүү бичвэрийн хүрээнд тухайн аж ахуйн байгууллагын шинээр баригдаж байгаа болон одоо ашиглаж байгаа бараа материал барилгынхаа материалуудыг шатдаггүй материалаар хийж явах хэрэгтэй байдаг. За үүнээс шалтгаалаад одоо ингээд газар дээр нь бидээс хэргийн газрын үүсдэг хийхэд одоо манайхны хил занснаар одоо цэнхэр өнгөтэй хөөсөнцөө материалыг маш их барилгынхаа дулаалгын материалд ашиглаад байж байгаа. Олон хүнд үйлчилгээ үзүүлдэг худалдаа үйлчилгээ офисын барилгууд нь галын аюулгүй байдалд онцгой анхаарахгүй бол олон хүний амнаас эрүүл мэнд эрсдүүлж эд хөрөнгөөр хохирох эрсдэл өндөр байна гэсэн үг.